За энэ машинд одоо дараагийн хийгдэж байгаа засварлуулчлал нь болохоор юу гэхээр сая өнгөн тугаараас хэлсэн. Одоо энэ саран гарны төлөв гэдэг идэнийг солих гэж байна. Энэ одоо саран гар гэдэг маань энэ гарыг гэдэг энэ махир энэ гарыг гэдэг саран гар гэж нэрлэдэг. За энд байрлах нь төлөвийг солих гэж байна. За энэ төлөв маань болохоор одоо юм язар тасарсан байдалтай байна тий. Энэ болохоор одоо мууцсан байна. Энэ болохоор бас толгуурыг ингэж ордог. За энэ мууцнараа яадаг вэ гэхээр энэ дугуй нэг язрал тасрал үүснээр яадаг вэ гэхээр дугуй гэж хошоо гэж хүүгээ. Нэг гэсэн явах тэнхлийн дугуйны параллел байх хэмжээ нь алдагдчих чинь гэсэн. Тэгснээр одоо өрүүл булаах тийм ээ. Ямар нэгэн байдлаар жадаад маневр хийгээд айгүй төвхтэй болох. Тийм болж ирдэг байна. Тэгээд тоорон гიშгэд одоо доор юм дуурах тух гэдэг туулах тийм ээ. Одоо энэ тэрнээс үүдэлтэй энэ одоо энэ саран гарны гимтснээс болж байгаа. Одоо энэ дэд нэг солих гэж байна. За энэ маань юу гэхээр бас яг урд хэсгээр болохоор энэ шулуун гар. Одоо эндээс өнгөн тууртаа олгоцсон одоо энэ шулуун гарыг яг энэ хэсэгт байрлана. Урд хэсэг нь энэ дээр богдож өгдөг. За тэгээд хоошоо энэ жолоолгын энэ хөдлөн аппаратынхаа дээгүүр гараад энэ хойд араамн дээрээ яг энэ түрхтэй хэсэг нь гэж богдож байрлаж өгдөг. Энэ бол энэ нүдэд бол энэ дугуйны уршаа хоошоо гүөх энэ тэнцвэрийг хадгалж хийж байгаа. Энэ гол үг. Түлхүүдэг. За энэ саран гар маань болохоор үндсэн 3 болтон дээр зөрчиж байдаг. За тэр шулуун гарн дээр 2 болт. Одоо энэ шулуун гарн дээр 2 болт. Аа хойд араамн дээр нэг. Энэ 3 болтон дээр зөрчиж байна. За энэ болохоор энэ саран гарны төлөвтэй хэсгийн яг суур хэсэг. Крэштэй хэсэг юм. Аа ингэ болт гэсэн үг юм чинь аа. Ярдаа болохоор энэ аяа. Нийтдээ 3 болтон дээр зөрчиж. Одоо саран гарыг хэлж байна. За одоо энэ хуучин За одоо энэ болохоор хуучин бүтэнгээр солих юу гардаг л да. Тэр нь ямар тохиол солих вэ гэхээр энэ гар маань өөрөө гулзаасан байна. Юм мөргөж одоо энэ гар маань гулзаасан эвдэрсэн тохиолдолд энэ гарыг солих. А тийм тохиолдол биш. Зөвхөн саран гарны хүнс маань өөрөө ашиг энэ саран гарны түүх гэдэг нь үүсэл ийм л үүсэл. Энэ болохоор шинэ, энэ болохоор хуучин. Энэ болохоор энэгээр ингээд тасарсан байдалтай байна тийм ээ. А шинэ нь одоо энийг одоо солих гэж байна. За энэ саран гарын түүх маань юусе гол үүрэг нь юу гэхээр энэ дугуй 2 дугуй урдлын 2 тэнхлийн 2 дугуй болохоор яг нэг параллел төвшөнд жолоод одоо аюулгүй жолоодох үднээс барьж явах зорилттой гол үүрэг юм байна. Энэ саран гарны түүх маань өөрөө тасарснаар одоо ямар шинж тэмдэг ирэх вэ гэхээр одоо дугуй уушаа хойш байгаа юм биш. Ийм бүлэг ордог. Ингэснээр одоо тэнхлэг нь автагдсан юм шиг одоо доороо юм дуурах тийм ээ. Тоорон зэшгтэй түүх так гэж дуурах. Одоо нэг руугаа өрөөл булаах ч юм уу тиймэрхүү юунууд илэрч гэмтүүд илэрч өгдөг. Тэгснээр одоо энэ саран гарны түүхийг анхаарч нар нь одоо эвдэрчээ, дасарчээ гэж одоо ашиж болно. Гэхдээ саран гарны түүх одоо энэ саран гарны түүхгүй шүү дээ. Энэ саран гарны түүх энэ үндгэн тугуур энтриг бол хувь хүмүүс өөрсдөө жолооч нар өөрсдөө солиход бол мэдээж жоохон түүхтэй. Нэг мэрэгжлийн газар очиж солиулах хэрэгтэй. Энэ маань юу гэхээр одоо тэр багаж хэрэгсэл тоног төхөөрөмжөө өөрчилж хэрэгсэн тийм ээ. Одоо тайж бооход бол нэлээд жоохон төвхтэй учраас мэрэгжлийн газар төлөвлөрөө өөрсдөө солих юм бол бас арай боломжгүй байгаа. Хүмүүс мэрэгжлийн газар солиулсан нь илүү зөв шүү гэдгийг бас давхар